Урдуур гарсан 20 Брюстэй залууг би улам сайжруулж 30 унаарэ гэж өрөөлөө. Ардуур гарсан Акватай нэг би аян хагархаа амьдраарэ гэж өрөөлөө. Дэрэгдүр дайрчих шахам өнгөрсөн 40-41 мэдгэдэггүй Брюстэй өвөг би 4 үе үзээрэй гэж өрөөлөө. 30 унсан гунгасан залууг би 300 унаад гангарч байгээ гэж өрөөлөө. Хажуугаар шүрэгчих шахам өнгөрсөн хараартай хүүхдээ хүргэж яваа нөхрөө муулдаг сайлдаг анаг би 200 унаж үр хүүхдээ хүрэх болтгоо гэж өрөөлөө. 200-300 унаад шахаж махаад байгаа баа нарыг Улаанбаатараа чимэж яваарай гэж өрөөлөө. Явган гарцаар гарч байгаа анаагаа нарыг ягвар унаж жаргагдаа гэж өрөөлөө. G-class Benz BMW унсан ах эгч нарыг жинхэнэ джентльменүүд болохоор гэж өрөөлөө. 9 үеэрээ төвчрэлгүй жаргаж явахыг өрөөё. Та нар намайг шахаад л байгаа шүү. Би өрөөгөөд л байгаа шүү. Надад зэн өрөөё гэсэн чинь нөгөө нэг өрөөё гэдэг дуу. Тэр жаргаж явахыг өрөөё гэлээ. Тэг яг тэр орж ирээд танка ирэлж байна. За нэг хүн ингээ хоёр найз ярьсан юм хоорондоо. Анда чи яагаад тийм гонигтай байгаа гэсэн чинь нөгөө найз нь өчтөр автобусанд ортол сандал дээр нэг залуухан халуухан сайхан хүүхэн сууж байгаад танилцах санаатай төхөөд очтол. Нөгөө нэг сайхан халуухан залуухан хүүхэн нөөдөөс нь өвөө та энэ цуу гэсэн гинэ. Бас нэг жаа нэг авар суудсан хүмүүс бас байна. Тэгээд ингэж байгаа байхгүй. Хүүхдийнхээ өмнөөс хийж өгсөн даалгаварт минь багш нь F тавьсан байхыг харж байгаад их л сэтгэлээр онлаа гинэж хаавас гэж дээ нэрээ. Хүүхдийн даалгаврыг хийж өгөөд багш нь шалгуулсан багш нь F тавь явуулсан. Тэстэй энэ ч бас нэг пауз даган заяа эрчүүдийг 50 байлгаа гэж байгаа. Нэг хүн ингээ фэйсбүүк дээр ингээ бичсэн байна. Нөхрөгийн хамрын мөгөөснөөс аваад хамар хэлгэж болох уу? За машинтайгаа танилцсан түүх гинэ. Өнөөдөр анх удаа жолооныхоо дороомонд гарч үзлээ. Бас нэг анх удаа сууж байгаа ихч байна. Дороомонд ирээл багш тэр ихчиг за чи суу гээл суулгаваа. Багш бүсээ зүүн өнтер гэжсэн ал за нэг сайхан машинтайгаа танилцчих гээл хөдлөлөө л гэж юм. Игчж машинаа сонирхсан юмгүй багш руу хараад байсан чинь багш гайхаад яасан бэ сайн танилцаадах машинаа мэдэрч ээж жолооч болно шүү гээл. Тэгсэн чинь нөгөө ихч харж ийсэн аа мангар зөөлхнөр сайн уу намайг удал гэдэг. Ихтэй гэх юм би зүгээр л жаахан удаан амьдэрсэн охин байна ядаргаатай юм. Үний шүү. Игч байгаа манай нэг найзад болсон явдал байгаа байхгүй юу. Ингээд яг нөгөө нэг жетийг анх дэлгэрж байсан байхгүй юу. Тэгээ жет манай нэг найз би ингээд сургуулийн үүдэнтэй ингээд жет унаал явж ирсэн юм. Тэг чи манай нэг найз гүйж ирэл андаа мадж унья мадж таална мална гэл амар унжирсан байхгүй юу. Тэсч чараа амар ингээл унагээл аваад унаал хаацлал ингээл явсан чи. Он чивчгээд нэг өндөр боржир төрөцтэй гэлцтэй. Урагшаа 3-аар хэрэгэт. Яа. Тэрс. Өндөр бүсгүүтэй болцож явсан хүүхдээ явтал гинэ. За. Бэжил та юм аашчил. Тэр бүсгүй метр 80-тай байсан. Би санаа зовоод анх танилцахдаа 179 гэд хэлсэн. Яг үнэндээ би өөрөө 173 тай гинэ. Анхны болцоон дээр пүү зүмсөл өсгийнүүдтэй баахан аймс бүр хэлээ хийсэн. Бараг 6 см-аар өндөр болсон байхаа гинэ. Хажууд нь явхад чицүү харагдаал яа. Гэхдээ л толон тарахаар жоохон дефекттэй харагддаг. Нэг уртгал богинохон цээжтэй. Энэ мэтэр 3-4 удаа болцоод болцох болгондоо гадуур нэг алхаад байхгүй. Энэ тийм дандаа суугаастай. За тэгээд олон хавар нэгэндээ гэж нэг өдөр орцонд нь уулзж байгаад гинт гэртээ ураад би ч өндөр болгогчоо хийцэн байсан. Ороод яаж гутлаа тайлахгүй байх вэ? Тайлтын байгаа зү. Нүдэн дээр нагсан даагүй. Уруулнууд маань яг ижил хэмжээнд байдаг байсан. Өндрөөс буугаад миний дух түүний уруул дээр ирсэн юм да. Эмчэд үзүүлсэн чинь Чингээс эрүүл мэндэд маш хортой шүү гэсэн гинэ. Ер нь урд нь хамгийн багадаа хэдэн килограмм байсан бэ гэсэн чи 3 кг 300 г байсан гэсэн чи энийгэд байх юм. Тэгсэн та турах тасгал хийдгүү гэж хийж байгаа хүмүүс юм идэхүү гэхээр нь үгүй гэж хүзүүгээ хоёр тийш өгөө гэж байгаа гэж. Үгүй таргалтайхаа тэмцэж байгаа юу гэж. Тэгэхээр нь тэмцэж байгаа тарган гэж хэлсэн хүмүүстэй бүгдтэй нь хэрэлдэж байгаа
Хөөгдөд гарлаа гинэ. Нэг удаа ингээ хичээл орж ирсэн гинэ. Тэгсэн чинь ангийн багш нь за өөрийгөө тэнэг гэж боддог юм байвал босоорой гэсэн чинь хинч боссгүй гинэ. Тэгсэн чинь вока босч ирээд зогссон чинь багш нь чи өөрийгөө тэнэг гэж бодд юм уу гэсэн чинь үгүй лээ таны ганцаараа зогсоод байгаа чинь гайхаа гэж. Багш нь өөрөө ганцаараа зогсоо тэнэгтэй. Тэстэ вока гэдэг. Вок. Бас нэг маань нэг найзад болсон байхгүй. Ингээд нэг найз ингээд юу нэг газар хөдөлгөөн хийжсэн юм л та. Нэг жаахан хөдөлгөөн хийгээл явж ирсэн чинь амар гоё шүлгэн уншаал явж ирсэн ингээл бүрт чана гуамарлын удам гэж явж ирсэн чинь ерөөсөө шууд ингээл хооланд нэг юм тэгэлсэн. Нэг залгсан баг. Тэгснэ. Хөөчнө гуамарлын удам. Надхажсаас чи бас нэг юм санаад нэг тий бас манай нэг найз тохиолдсон. Бас манай нэг найз тохиолдсон нэг юм байдаг хгүй юу? Нэг их ч ингээд нэг дуу асууж игнэ. За. Бид нэг ангийнхан гээд нэг дуу. За. Бид нэг ангийнхан гээд нэг дуу байдаг та мэдөө. 3 бүдүүн хамтлагийнх билүү гэж хэлсэн чинь. Тийм 3 бүдүүн хамтлагийн нэг бүдүүн дуу. Тэ ингэнэ. Үнэхээр гоё болсон явдлаа тийм шүү. За сая машины арын суудалд тавуулаж ихэд тархнаас ирсэн гинэ. Би яг дундан суучихсан замдаа жолоочоос бусд нь бүгд дуг хийчихэж. Нэг сэрсэн чи миний хөл бүрэн шахагдаад амар бадаарцсан. Хөлөө бариад үтсэн чи мэдрэгдэх юм алгаа гинэ. Өвдөг рүүгээ цогсон чи ямар ч мэдээ алга. Яана гэж бодоод чимхээл үтсэн чи ямар ч мэдрэл авахгүй. Тэгсэн чи хажууд сууж исэн найз маань шал нормиг яах гэж чимхээд байгаа бэ? За 3 хүү бибидээ гайхуулж инэ. Надад ээж инүүд би гэсэн. Би аавын хамартай гэсэн чи. Би аагийн бандажтай гэсэн. Аагийн бандажтай. Цэцэрлэгт хүүхдүүдийг 6 хүртэл тоолоо сургаж игнэ. Гэсэн чинь бүх хүүхдүүд тоолоод дуслаа вака. Багшаа би цааш нь мэднэ. За тэгвэл сонсоё гэсэн чинь. Вака 7 8 9 10 боол хатан ноён хамаг гэсэн. Мэдэрсэн зүгтэй. Дахиад вока юу те? Вока ч тийм бодох. Ятрагат вок. За үсийн засаа таньчлаа гэдэг шиг гинэ. Манай нэг биер төрхийн их баригч юм гинэ. Тэдний тасагт нь нилээн хідэн эрэгтэй эмчтэй. За тэгсэн тэдний нэг эрэгтэй эмчийнх нь өрөөнд нэг бүсгүй үзүүлэхээр ороод ирж. Эмч ч яг бүртгэл энтрий хийчихгээл за хувцас тайлаад орон дээр байж байгаарэ гэл. Бүсгүй нилээн санаа зовсон байдалтай хувцас тайлаад л нөгөө өндөр сандал дээр нь гараад за тэгээд эмч дотор үзлэг хийж гинэ. Үзлэгийг хийжсэн ал гинт өндийг бол хүүшээ чи чинь манай 10 жилийн цэцгий байв штэ. Гэтэл амар уулга алдсан гэсэн. Хөөхийн нөгөө бүсгүй нүүр чавх шиг болоод. Уг нь тэр эмч залуу бүсгүйг орж ирэхээс нь л эхлээд хин блэ гэд бодоод байсан юм шиг байгаа. Даанч гайтай юм шиг яг үзлэгийн үед гинт санаж тэгсэн болохоос. Тэрнээс хойш хамт ажилладаг нөхдүүд нь манай энэ ангийн охиноо нүүрийн биш дотор үзлэг хийж байгаа шууд таньдаг. Эмэгтэй хүн ресторанд хоол захиалах процесс гинэ. Менюг аваад эхнээс нь дуустал бүх хоолны зургнуудыг үзнэ. Зураг үзэж дуусаад ахин эхнээс нь бүх хоолны нэрнүүдийг уншина. Хоолны нэрнүүдийг уншсан бол ахин эхнээс нь бүх хоолны үнийг нь харна. Зөөгч ирээд ямар хоолны захиалгыг нь лавлахад ахин менюг авч эхнээс нь дуустал бүх хоолны илчлэгийг нь өөрийг нь хэр тархлуулах талаар бодож үзнэ. Энэ хооронд зөөгчийн төсвөр халтаж дахин зөрүүн цохиод амаар сүрэгдэж ирсэн. Зөөгчд өгсөн хоолны захиалга 3 өдөр удаа өөрчилсөний эцэст эцсийн сонголтоо хийнэ. Хамт олохоор өрсөн залуу нь энэ бүхнийг шүд 100 твцсний эцэст ямар салаад сонгох талаар лавлана. Зөөгч залуу дотроо хараа зүхнэ. Эмэгтэй меню дахин авч меню аваад эхнээс нь дуустал бүх салаатны зургнуудыг үзнэ. Зураг үзэж тосоод ахин эхнээс нь бүх салаатны нэрнүүдийг уншина.
салаатны нэрнүүдийг унсан бол ахин эхнээс нь бүх салаатны үнийг нь харна. Яасан юм бэ? Зөөгчд өгсөн салаатны захилгаа 5 удаа өрсөлдсөний эцэст эцсийн сонголт Nestle салаат хийнэ. Залуу хэлсэн үгэндээ харамсаад барахгүй дотроо уйлж эхэлнэ. Зөөгчийн хөлийн уулзахт нь ширмсэн дотож ирсэн. Зөөгч сиренээс захиалга аваад буцахдаа Г. Марксийн 100 жилийн ганцаардл зохиолын учрыг ойлгоно. Эмэгтэй зөөгчийн араас дуудаж drink menu өгөхийг шаардна. Зөөгч дүлийн годол царайлахаар шийднэ. Урьсан залуугийн зүрхэн дийлэхгүй нирван дүрийг олно. Эцэст нь энэ постыг гүцэд уншсан хүмүүс ч нирван дүрийг олох нэгуртай гэж. Шууд зүрхнийх юм алдагдаад санаа алдчих шүү дээ. За энэ хүрээд өнөөдрийн хал зүйнэд сурлын маань ээлж нэгэн дугаар энэ хүн өндөрлөж байна. Сонсогч таныг хөгжүүлж чадсан байхаа гэж бид бүхэн итгэлтэй байна. За ингээд дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай. Хөдлөгч Давка Зэк зочин юм лээ. Далай нуураар далайдаа баярлаа. Тийм хөдлөгч тэргэл байлаа. Хой намайг мартчихлаа. Би Сэкэг хэлсэн шүү дээ тий. Хэлсэн баха. Тийм сонсоогүй. За ингээд баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрээ сонсогчдоо баяртай. Юугэмраа 89.1